эсхий түүрхтэн үзүүлж байна. Энд дэше цас хэрэг байна. Энд цас хэр нь ихгүй байна юм. Ихгүй байна уу? Харин цас жоох ихтэй байна. Доороо хөлдсөн байна уу, гайгүй байна уу? Доороо гайгүй. Ерөө сум руугаас жоох хөлдсөн байна. Ерөө сум руугаас арай жоох нэг дулаан болохлоор нэг тэгээд орсон цас нь хайлаад хөлдөөд. Тэгээ мал нөгөө чавчж итгэж жоох хэцүү. Тий. За хичнээн ошоо мал байна. Ямар үлднөр одоомгийн малууд байна? Богод нийлснэг 600-аад мал байна. Ааха. Тэмээнээс усна байна уу? Тий, тэмээс устсан байна. Дөрөв ошоо малтаа. Сэлэнгийн халдсан. Тий, өкрөө сэлэнгийн улаан халдсан юм. За. Хойн бол Баядомгийн хойны ямаа юм. Баядоо. Тий. Нутгийнхаа хойныг аваад ирсэн. Нутгийн хойныг аваад ирсэн. Тэндээс тэгээ хоцохноо навчирна. Тэндээс сэлгэлтэй хийн тэгээд. Баяд тойч одоо тэгээд бас хувсаамч бас хүүтэн дээр нь тэсвэртэй хондлоо. Тэсвэртэй шүү. Тэсвэртэй. Тий. Энэ их үлчир мал шүү. Тий. Ноос нь одоо нарийн уу? Ноос нь ноос нарийн дорхгүй. Нарийн уу? Яг ноос нь бол тэгээд энд байдаг ноос л баг. Илүү нугламтай байлгүй лөө? Тэг өлөө нугламтай Баядом. Сүүл сайтай. Тий. Ууцсан сүлт. Ууцсан сүлт. Мал гэж одоо тий сайхан дөө сайхан. Малаас гарч байгаа буйныг л сайхан үн хүрхэл хэрэгтэй байна. Одоо ноос нь одоо борлогдож байна уу? Хойны ноос яхаа жоохон 500 төгрөг 1000 төгрөг. Авдаг шүү. Я манай ноолрол яхаа өнгөрсөн нэг 160 мартаа өнгөрсөн авар. Муу байна. Дугны яхаа тэгээ 180 мая хүрээд иддэг бас нэрийн өнгөрсөн юм болохоор нэг цагаан алт төлтөргөнөө тэрнээс болоо тэгээд хатгшаа гарахгүй болчихлоо шин юм чинь энэ алчаад. Энийг сайхан гадагшаа экспортлож одоо нэг сайхан юм хийгээд Монгол дотроо үйлдвэртэй болоод юм хийвэл одоо энэ малаас гарч байгаа буюу тэр нийтлэг үе шиг тийм. Бараг махын л ашиглаж нэвэр бараг ингэ ашиг. Амьсгалаас нь бусдын хайдгүй байсан юм байл шүү дээ. Хайдгүй байсан. Цаг сайхан байх. Малчин хүн ер нь цалин авах хэрэгтэй тийм ээ. Цалингээр мал өгдөг. Малаас гарч байгаа юм одоо түүхий дээр өөрсдөө тэр одоо төвөөс ижил амьдралдаа зарцуулаад эдийн зас эргэлтэнд малчин хүн байх хэрэгтэй тийм. Ууланд. Тэр нь одоо малчууны цалин шүү дээ. Тийм байна. Энийг одоо яг малчин хүн энд ямар үйлдвэр одоо барайл одоо ингэ явуултаа нь шүү дээ нэгэд. Энийг бол төрийн бодлого өөрөөс орж иж менежмент хийж энэ малаас гарч байгаа түүхийг бүгдийг нь одоо үнэ хөргөх систем мөн одоо улс яагаад дотроо гой томхон нэгдлийн үе шиг сайхан үйлдвэртэй болоод энэ малаас гарч байгаа түүхийг арь ширээр сайхан одоо хойшоо борлуулдаг байсан юм байл нь шүү дээ. Нэгдлийн үед тийм ээ. Хаяхан байхгүй туурайг нь хүртэл зараад авчихсан юм. Тий. Тэр шиг одоо сайхан үйлдвэр бариад яваад энэ үрждэг уурхаа энэ улс орны эдийн засгийн нэмэртэй малчд орлоготой болох байхгүй. Малчд орлого. Залуу малчд их болно. Орлого нэмэгдэнэ. Бичээрийн асуудал багасна. Малчд тоогоо байрна малынхаа тоог байна. Аллага тоолгоод чанар дээр л анхаарна шүү. Чанар дээр анхаарна. Одоо тэгээд нөгөө махаа борлуулахын тулд өсөхөөс аргагүй шүү дээ. Өмнө энэ өндөр учраас тэгээд ганц борлогч мах. Цөөхөн толгой молоор амьдрах хэцүү. Хэцүү. Тий. Гадгийн дураар 500 толгой. Ер нь тэгээд малынхаа тоог багасгах гэхээсээ малаас гарч байгаа түүхэн эдийн одоо үн өргөчих юм бол их зөв бодлого болох. Эргэлтэнд оруулах хэрэгтэй байна. Малчин хүн нэг яаж орлоготой байх вэ гэдэг. Би энэ олон жил явахдаа сар болгон малчинд орлого байна хөр байхгүй шүү дээ. Түр яг малчтруу яг юу хийгээд байгаа юм хоршоо зөөлгээд юм яваад байна. Улсын хэмжээний юм хэрэгтэй шүү дээ. Масын томхон үйлдвэр. Тийм шүү дээ. Үйлдвэр хэрэгтэй. Нэг 10 хүн нийлээд энэ олон хэдэн сая малын чинь дийлэхгүй шүү дээ хоршоонууд. Даашил өгдөг газар нь ялгаа. Зүгээр л энд байгаа түүхээдээ сайхан худалдаж аваад тэгэл тэрийг одоо тэр эсхий гуцсан уу мишоко хийн үү дээд хувцаа хийн үү тэгэл одоо тэр урдаас оруулж ирээд байгаа эмчил дээрээс нь Монголын малын түүхий дуршаа очоод наашаа ирээд байгаа юм буцаад ирээд байгаа байхгүй. Тэгэнгუთ тэр урдаас орж ирээд байгаа ямиг л Монголд л одоо үйлдвэр болгочвол көмөр малчинд өмнө их буян болж олон малчид орлоготой байж нүүдлийн соёл манаас нэг ус тухгүй бас үлдэх юм болно да тийм ээ. Тийм шүү дээ. Тэгээ нэг сайхан цаг ирээсэл гэж одоо сайхан ерөөлж л одоо суух юм да. Одоо малчин төв. Нэг гайгүй юм ирээсэй. Ирэх байлгүй дээр нэг. Ирэх байлгүйгээд одоо 30 40 жил бараг харлаа шүү дээ. Тэр шүү дээ. Одоо ерөнхийдөө ингээд миний ажиглаж байгаагаар одоо
малчид бол ингээд яах малтай ингээд энэ малнууд нь бүгд малчтын маллал гэж бодоход бүгд банкны мал байгаа даа. Тийм шүү дээ. Банкнд одоо нэг зээл авч чинь. Яагаад зээл авч чинь? Тэр нь одоо тэгэл малын ашиг юм юу Хүүхдийн сургууль төлбөр тэгээд одоо энэ үүсгэж жилэндээ. Зээл авдаг нь ямар учиртай болохоор мал яах ингээд тэгэл идэж уухаас нах бол юу тарах хүч аваад бүх амтны бүх малан зарсан махны хан шунч ганц махаар л бидний мөнгө болно. Тэгэхээр өсгөөс аргагүй шүү дээ. Тэгээд ирсэн тэгэл бид нар банкны зээл авчиж яахгүй. Тэг өсөхгүй бол малгүй болох гэдэг. Малгүй бол малчингүй болоод ирэх Монголын нүүдлийн соёл байхгүй болох гэдэг шүү дээ. Тийм ээ. Энэ ахуй соёл өөгч энэ сайхан хотонд л энд Монгол тэр сайхан төрх тэр Монгол одоо өв соёл заншил өв ухаан чинь хотонд байдаг. Аа. Тийм ээ. Яг нь бэлч тэр одоо эцэнсэн мал аж ахуй гэдээ одоо байж болно. Гэхдээ энэ бэлчээрийн мал аж ахуй чинь том Монголын өв соёл шүү гэж. Энийгээрээ бид дэлхийд бүртгэгдсэн. Энэ Монгол хүн чинь энэ малынхаа хажууд энэ адуу те энэ сайхан хотны хажууд энэ Монгол дээлээ өмсчиж бид нэр ялагдах юм чинь шүү дээ. Яг энэ зураг байж, энэ амьдрал байж, энэ Монгол хүний төрх байж, энэ Монголын нүүдлийн соёлыг одоо өнцөг болгоноос одоо ирж одоо малчтын амьдралтай танилцах гэж одоо гадны жуулчд мөнхөн ирж бас ирж байна. Аялал жуулчдаа ч гэсэн малчтын амьдралыг холбоод одоо сая таны хэлдгээр стал нөгөө энэ түүхий гэдэг юм чи ерөөсөө өнгөө болсоод ирэхээр чинь малчин хүн орлогогүй болоод. Тэгээ малаас гарч байгаа энэ одоо сайхан сүү цагаад энэ байгальд байгаа энэ ургамал ийм гадны улс орнд ийм сайхан ургамал иддэг байдгүй ярьдэн шүү дээ. Аахгүй. Монголын мал бол 500-аас 200 гаруй төрлийн ургамал иддэг гэж байгаа шүү. Тэр нь ийм гэж. Тэгээ ингэ бодоод үзэхээр дэлхийн номер 1 мал бол мах болохоор ууз экологийн цэвэр бүтээгдэхүүн. Өвс нь одоо яаж ийх хөрх үнжилтэй. Өвсөн хөрнө. Оройдох. Энэ танаа худалдаж авав. Өвсөө өөртөө пресэлт юм уу худалдаж авдаг юм уу? Өөрсд хийгээд яг хүн антхис мөнгө нөгөөд Ааха. төс мөнгө нөгөөд боолгож авав. Хадлангийн асуудал дээр бол ер нь бол гайгүй. Хадгийн асал гайгүй. Өвсний гарц суудлын ер нь бол гайгүй юу? 90 сая шүү манай сэлэн бол юм. Ургацын талд бол сайн шүү. Ааха. Байгалийн үед болохоор чи жоох ой бүс үү? Ер нь бол ой бүс их юм байна уу? тий манайх чинь Ааха. Тэрнээс 180 гадгаан айн бүсэйдэг. Ааха. Тий. Бэлчээр бол ер нь бол багтаа. Авар талтай. Бэлчээрийн даац бол итгэс ер нь газар тариална. Тэгээд Ааха. тэгээд одоо гурвалсан гэрэмэрэг л малчид бас энд одоо олон малтай байхад бол бас өндөрлөлттэй болоод байгаа цаг болно. Тэгээ манай энэ хариуцмаас тусгай хамгаалттай газар нэг төвчийн нарс гэдэг. Одоо тусгай хамгаалт одоо хаараас гэж байна? Одоо энэ урт талын нарс ингээд тэр чигээрээ Тусгай мөнхийн ногоо мад тий. Малчтайгаа бол ер нь бол ямар ингээ холбоотой дүү юм. холбоогоо юугаар ер нь хамтарч ажиллах вэ? Ер нь тэгэл Зарим одоо малчтайгаа бас байгальтаас хамгаалал явах бах тий. ер нь идэвхтэн байгаль хамгаалах гэхэд малчид дундаасаа тавьчих. Ер нь тэгэл энэ байгаль хамгаалах чинь бол одоо бид нар чинь яг байгаль орчныхаа ажилд бол хоёр байгаль хамгаалагч нэг байцаагч нэг 3 тэр одоо 100 хэдэн мянган газрыг чинь 3 хүнд хүчрэх. Тэрийг хамгаалахын тулд малчтайгаа хамтарч тэгээд байгальтаа тийм малчтынхаа утас шүрмшээрээс бүгд хоорондоо холбоотой байж тэгээд нүдэж ирэхтэй явж байна. Маллаа давхар байгалаа хамгаалж. Давхар байгалаа хамгаална эдгээр маань тэгээд. Давхар их орныхоо үйлчлэг бас хийж эзэнгүү бол эзэн болоод явж шүү дээ. Тий. Ер нь тэгээ хүн болгоо давхар маллаа малж. Үгүй юм мянган мэрэгчлээ эзэн гэж өстөг юм тий. Тэгээд ихээс бол одоо бид гурав бол хаанаач үгүй. Тэгээд энэ шатхуундоос тэгээ би хамгаалах зэвшиг мэвшгээс авахлаж үүж байхгүй. Одоо гадаад байгаль хамгаалагчид бол айгүй. Манай Монголын байгаль хамгаалагч нар чинь ингээд айгүй таны хэлээрээс ганц хоёр цөөхөн хүн байдаг. Тэгээ хулгай чинь явж байгаа шүү дээ. Үн чинь нөгөө хулгай болохгүй ам буучвал нөгөө тэгэл том хуулийн хариуцлага хүлээн. Тэгээд тэр чинь янз сандрах баригдахгүй тул одоо тэгэл янз янзын юм гарах эрсдэл байгаа шүү дээ. Монгол. Тэрний урдаас тэгэл байгаль хамгаалах дэвтэр балтаагаар явж байгаа шүү дээ. Урдаас нь буута галзамсгтэй тэр хулгай ажийн урдаас
байгаль хамшиг нэг дэвтэр балтай. Тэн дээр нь одоо тэгэл тэр юм муугаад юугаад бичиж Тэгээд зогсохоос бараг дайрж алчих га тэгээд Аа. алд тулуул ер нь буутч мэдхээр болсоод байгаа. Тэгээд эдний чинь Танд тэгээд зэвсэг байна уу? юу ч ах. Балцаас уу? Балцаад Болзоо өөрөө авахгүй. хөдөлтөд авсан нэг улаамод эдний нэг астаг цагтаг яг шиг. Тэгээд ийм юм байна. Энэ хулгай ан хэр байна ийшээ. Ер нь одоо бол багшаад байгаа нэг Ер нь хайцсангүй юм айгу. Гайг болсон. Тэгтэл ер нь одоо чинь нэг хуучин бол ихэнх үе чинь бол яг нутгийн улсуудыг ирээгуугаад ингээд хавьяа нэг зөвшөөрөл аваад газар заалгаад явдаг байсан бол одоо чинь тэгээд зөвш юу техник технологи өгчсөн. Нэг GBS гэдэг юм maaшлуулаад ирээсээ хамаагүй явна шүү дээ бид. Давхар тэгэл малчтайгаа. Тийм. Малчун ч хонь хариулж явах бас тэнд байгаль хамгаалах шиг л давхар. Давхар тэгэл Энэ бодлогыг бас уялдуулж байна тий. тэгэл одоо нэг тэр яваа зориод зөвшөөрөл аваа явуулж байгаа ганц нэг байх зөвшөөрлгүй бас нэг ганц нэг хаяа нэг явах тэднэр нь болохоор тэр зөвшөөрөл техник. Энэ аялал жуулчдын өндөр одоо тэр аргал ангиудыг бас ингээл буудаад нэг гадаад нөхөр ирээл тий. Мөнгө өгч чинь. Их муухай байна тэр. Тэр чи одоо Улсыг одоо нөгөө одоо тэгээд цус амтны хороож одоо ингэж одоо тэр хангаа амтны уул хангаач өөр эзэнтэй шүү дээ. Энэ эзэнтэй гэдэг ерөөсөө тархин дээрээс ойлгохгүй нөхдүүдийн дарганар гараад байгаа юм. Энэ байгальд чи хаалж болохгүй юм байна. Ер нь тэр одоо ховорцсон амт дээр одоо тэр гадны нөхөр хичнээн доллар өгдөг. Тэгэл тэр байгалийн нэг аргал ангирын буудаал зураг авахулчихсан. Тэгээд тэр нөхөр одоо тэгэл одоо нэг нь та хамгаалаад байдаг. Тэгээд нэг дарга нэртэй нөхөр гадны юунд нэг тэр эрхийг өгчдөг. Тэгэхээр та нарын хийгээд хамгаалаад байгаа энэ үр дүн ажил чинь байхгүй. Ямар нэмэр байхгүй. Тэ нэг нөхөр тэ нэгээд тэгж одоо мөнгө олж явснаас одоо энэ баг хоньны малын ноос түүхийн идэ нэг улс өөрөө тийм ээ. Энийг үн оруулаад энэ ч өөр үрждэг уурхаа. Ер нь амтны аим хороож явсан хүн тэгээ үүлийн үр гэж байд юм шүү дээ. Ер нь энэ манай ялангуяа гадны улс орн дээр ан амтнаа алдаад ингэдэг юм богоос Монгол хүн болоод энэ байгаль их дэлхийг хайрлаж мөрөгж сүгдэж байнга ингэ явдаг. Энэ бол ус гэдэг юм чинь 9 үеэр нэгтэн шүү дээ. Амийн амиар нэгтэн шүү дээ. Бид нэр гоогох тав байж ингэжсэн байх. Гэр нь энэ байгаль явтагаа бол ерөн хамаагүй оролцож болох. Уулд оролд оройдоо нэвтэ бүт оролдоо нэвтэ. Яг үнэ. Тийм газар шорогд бүх юм чинь амттай холбоотой. Тийм мал хүн газар шорож бүгд холбоотой байж энэ нутагт энэ орчин энэ газар хөрснөр амьдрах хэрэгтэй гэсэн байна. энэ байгаль дэлхийх гэдэг чинь ерөөсөд дор эзэнтэй байдаг гэж. Хүний бүтээсэн юм шүү дээ байгаль чинь. Энэ шиг ихтэл одоо тэр дээр үеийн ном юугаар бол нэг бас нэг хамгаалж яадаг тийм бос авдаг гэж байдаг. Тэр бос авдаг үед хэлгэнэх юм бол ерөөсөө тэгэл тэрийг бүжигнүүлж байгаа улсууд бол ер нь тэгэл удам судраараа өөрсдөө үр хөвгтөл үүлийн үр үлдээж байна. Тийм байхгүй. Дахиад чи надаас ийм од байглаас мань ийм имийг чи авсан болвол шууд одоо бол уул ус чинь амин авахгүй шүү дээ. Зовоол. Зовоодаг. За чи дахиад надад төлнө шүү гэдэг. Төлөөлөхийн тулд үр хөвгт үүлийн үрээр нь шүү дээ. Тэгэхээр тэр хүн өнөөдөр мөнгө олохын төлөө зүгээр сайхан байхын төлөө ингээл нэг юм гох дараал бизнес олгоод яваад байгаа бол тэр бол маш буруу юм байна. Тэр байтгий зүгээр одоо ан амтын атгад гарн дээргээ шалбарцсан багт ус руу ордог шүү дээ. Одоо ийм ухамсарын дөрөөдөлд байна уу? Нэг бол энэ Монгол хүний хүн төр энэ мөн чанар ерөөсөө алдагдаад байна уу гэдэг бас байна. Нөгөө чанар гэдэг юм бол ер нь өөр очоод шүү сүүлийн залуучуудын онгорч гайхаж нэг буу үрсэн тэгээд яг хэд юу сурчлах уу? Энийн ард намайг одоо олон одоо ардын хүүхдүүд харна да, олон залуучууд харна да гэсэн юм ерөөсөө байхгүй. Энэ сошиал гэдэг юм ч одоо айд гэрийн бас нэг нуух юм байна. Энэ улсын орны нуух юм байна. Үзэх юмэр үзүүлэхгүй юм гэж байна. Ерөндөө соён гэгэрүү талаасаа таны мэдгүй талаасаа нэг мэдээлэл 900-д нь одоо жоохон зэрэгцээ явуучих юм бол мөн хэрэгтэй. Одоо бүр замбраагаа алдсан юмнууд бас явж байна. Ер нь бол энэ байгалыг би одоо сүүлийн 2 жил бол одоо байгаль хамгаалттай бол нэлээд тож ажиллаж байна. Одоо би Хөвсгөл аймгийн улаан тайгын одоо төмөр сүх дарагт бас нэг бас энэ чиглэлээр бас юм хийх гэдэг. Нэвтрүүлэг хийх нэг юу авах вэ? Яг байгаль хамгаач хүнийг би дагаа явъя.
Ямар байд би ерөөсө даарыг үлсүүл ерөөсө дагаал явъя. Тэгээ малчин хүн яаж маллаа малдгийг хотон дээр яг ингээд биеэрээ хүн мэдэрч үзнэ үгээс тэнд нэг сайхан нэг өөрөө биндэдлэх хувцалчаал ингээд суух хүн амьдрал бол байхгүй гэж боддог. Тэгэхээр манай нэвтрүүлгийн гол агуулга л ерөөсөө энэ байхгүй. Тэгэхээр нэг энэ байгаль хамгаалагч гэдэг хүн чинь өөрөө их нарийн байд юм байна. Их мундаг одоо эрсдэлтэй юм хийдэг юм байна. Хоёр тийм ан амьтны чинь байгаль хамгаалагч нь малчич өөрөө мэддэг. Яагаад тэгэхээр хин энтийг хөөрхөн байна. Хин өдөр болгохын байгальтай харьцаж байна. Монгол хүнтэй хэллээрээ нэвтрдэггүй гэдэг чинь тэр хүмүүс ч өөрийнхөө сэтгэлээр зүтгэл сүсгээр ингээд мэдрээд нь шүү дээ. Хангаа дэлхий юм ингээс үгөөргөд юу нэ явж малчт маань ингээд сайхан хайрлаа явж. Байгаль хамгаалагч нар одоо амьтаа болоо бүгдийг хайрлаад одоо ус агаар одоо юм бүх юм л одоо баг хайрлаж шүү дээ. Агаард нь хүртэл одоо залбирал мөргөл явж дээ. Тэгэхээр таруу гэдэг амьтан байна жишээ болоод байна. Бид нар чи идгээл боддог юм. Идгээл боддог хүн гоё хамтдаа. Тэгэхээр тарууч чинь өөрөө туулаа их харас үүнийг гэж бусад амьтад үүр хэлээд өгдөг юм шүү дээ. Тэр нэг тарууг хүн өнөөдөр ходоодо задхан төлөөргээд цаана олон амьтан гэргүй болно гэж. Үүнийг байглаас үс. Хүн байгаль хүү холбоотой. Тийм ээ. Тэнгуүтэ байгаль бүтээсэн байгаль их рүүгээ бид нар буу шагаагаад юм уу явж байгаа ч аав ээжийнхээ урдаас одоо ер нь төрүүлсэн буйныхаа урдаас л юм чидтэй айлхал. Харин ер нь л тийм одоо тааны үе та эдийн үеэр л ер нь энэ юм л одоо яригдчих жоо. Танаа дөрөөс хойш бол ийм юм бол ярих хүн баг ховор болсон лөө. Ховор бол одоо тэгээд үүхтүүхэн одоо энэ сургууль соёлын хүртэл одоо юу чанараас алдагдаад л ах. Нөгөө уламжлал одоо сургах, хүмүүжүүлэх. Нөгөө хүүхдийн нэг хүмүүжүүлэх нэг бодлого төр байхгүй болоод байна. Байхгүй болоод байна. Тэгээд дураар нь одоо хүүхдийн хатуужилтаа ганц нэг хатуу үг юм сонсчоод үг даагаад одоо хүн явждаг тийм чадхаа байсан юм шиг байна. Юм л хэлвэл одоо тэгээд одоо ээж хүүхдтэй юм гэлчүүлээ шоронд явчих тийм. Гэхдээ тэгээд тийм л болчих юм бол тэгэл одоо эн чинь нөгөө гадны улс орн чинь нэг жишг байхгүй. Тэр гадаад соёлыг бид нар дуурайгаад ер нь юу ч наалдахгүй шүү дээ. Уг нь өөрийнхөө соёлыг л хадгалаад явж ивэл их өвгдөөс л уламжлалсан ухаанаа тий. Тэгэл гадны улс орны тэр хүүхдийн хүмүүжил Монгол энэ хүн зогцохгүй байж болохгүй. Тэр гадаад хүмүүжлийг явах юм бол энэ улс орчин тэгэл тэр улсны жишг л болно. Нөгөө хүүхд чинь тийм л гадаад л юм ярьж юу. Алдагднаа л нэвтэрч. Тэгээ гадаад л юм яриад явна шүү дээ. Монгол юм ярихгүй. За тэгээд энэ жилдээ бол одоо ингээ хурцхөө өвсөн маань. Өвсөрч байна энэ жил. За. Энэ одоо сайхан шар байна. Шахч хаврын одоо нөгөө нэг ортовч яаж хайныг чи юунаас үүсдэг лээ. Сарлгийн богч Монголыг дагахаар хайныг үлээ. Хайныг ус. Тэгээд дараагийнх нь ортом. Бүр хэрэггүй болоод явж байгаа шүү дээ. Муучин гэсэн. Тэрнтэй адилхан нөгөө юм ирлиз хурдлиз болоод ирэхээр хэцүү болоод ирдэг те. Гэхдээ хайныг бол сайн ундаг хэрэгэлдэг те. Тэ. Ачлах эдлэгэнд бол ер нь энэ ноолуурын юу чиглэлтэй юм аа юу? Тэ. Ноолуурын. Би нарийн ноолууртай юм. Одоо эндээс тусгай амгалахад ийшээ өшөө айл хэд эндээс чашаа байд байхгүй. Мал хаа гэж малчин хүн сайхан зогсоо зайгүй байнгын л одоо хөдөлмөрлөж явж иж л одоо хийдэг ажилладаг. Хийдэм хөрч тэгэл одоо хөдөлмөрлөж л одоо тэрний ашиг шимийг хүртэх юм да. Монгол улс өөрийн гэсэн сайхан том үйлдвэртэй л байх болмоор байна. Төрийн бодлого бол баашгүй хэрэгтэй бол. Зайлшгүй малчин гэж байхгүй байж байна тийм. Энэ болохгүй. Сошиал дээр нормаллах гэнэ. Тэр эрдэнэсэн мал аж ахуй, нүүдлийн мал аж ахуйг хослуулаад явчих мөстэй байхгүй. Тийм шүү дээ. Энэ нүүдлийн мал аж ахуйг жоохон анхаарал тийм ээ. Тий. Том үйлдвэртэй л болчихвол зүгээр байдаг. Тий, ер нь л ашиг тэгээд улс өөр үйлдвэртэй. Танаас хэдэн өрөө гэр юм айл юм. Хоёр өрөө. Манай хоёр өрөө. Энэ галтгаа. Галтгаа сайхан. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За, сүрт тарган сайхан үлжиж байна уу та? Сайхан. Тэр албан өндрөө. Өндөр та сайхан үлжиж байна. Сайхан үлжиж байна. Эсхий туурхтан нэвтрүүлгээр Монгол орноо тойрол 3 жил гараа явж байна. Алтан болыг суманд ирээд нэг 20 онцлоо бид. Энэ сумынхаа хүүхдээ сайхан танилцаад явж байна. Тэгээ Монгол улсынхаа бас нэг
хэлийнхээ сахалтан багын сайхан мөрөх гэж бас ирлээ. Айц авах гэж биднийг сайхан хөгтөж хүлээж авсанд та бүхэнд бас талархж байна. За баярлалаа. Монгол хүн болгон л одоо сайхан энэ сайхан хит хязгаарынхаа одоо баганд одоо сайхан мөргөж явдаг те. Эртний л одоо манай өвөө хиллийн төрийн минь сүлд минь алтан багныхаа 4-8 зүг сүүгээ өргөдөг байлээ шүү дээ тий. Сайхан заншилтай. За тэгээд хэдгээр баганд За таад бол одоо хэдийн 652 дугаар баганд тэмдэгдээр ирсэн байна. За гэдэг 652 дугаар тэмдгээр манай одоо хэдийн салбарын хэдийн цэргийн салбараар дайруулцдаг. Энэ хил зурус анх хэмодын баган анх хэдэн онд үүсэн талаас та хэлцүүлээш. За ерөнхийдөө Монгол энэ Оросын хилийн одоо үүсэл хөгжил нь 1927 оны Яхтын гэрээгээр анх одоо эхлэн тавигдсан гэж үздэг. Тэгээ 1946 онд Бүгд найрамдах Монгол ард улс Зөвлөлт улсын хил тогтоох гэрээ байгуулагдаж. За тэгээ 46 оноос энэ хилийн шугамын хилийн одоо баг нь тэмдгийг босгож хилийн одоо шугамыг хэмжиж босгосон байдаг. Үүнээс хойш хилийн хамтарсан шалгалт одоо 4 дахь удаага явагдсан. 2 хилийн хамтарсан шалгалт. 2 хилийн хамтарсан шалгалтын юу н одоо зорилго нь бол хилийн шугамын явалт, хилийн тэмдгийн байршил одоо маргаанаас өршсөн сэргийлэх зорилгоор одоо Орос Монгол улс Орос улбаны улсын хоёр талаас хамтарсан шалгалтууд хийгддэг байгаа. Энэ багны төвдөд ерөнхийдөө тийм их анх байгуулсан. Одоо 1946 онд босгосон гэхээр одоо ерөнхийдөө 80 жил. Тийм үү тий. 2025 оноос эхлээд ерөнхийдөө манайх 24 оноос эхлээд багнуудыг шинчилж босгосон баг. Хилийн эсвүүдтэй баг нэг Орос Монголын зайлалт талаас. Зөв. Хилчин хүн ер нь нэлээд том, маш том хариуцлага байдаг баг. Хил хамгаалах хилчин хүний тухай бас нэг та нэг өөрийнхөө бодлороос санагдaltaулаач. Үе үеийн залуучуудаа бас тий мэдлэг болох. За хилчин хүний хувьд бол бусад одоо ер нь бол юунаас арай илүү онцлог гэж миний бод үздэг. Ингээд ас одоо манай үеийн залуучууд за дүүнер маань ингээл одоо ер нь аль болох төв суурин газар баатаг болж байгаа шүү. Тэгэхээр бид нар бол одоо тэгээд хуулиар хүлээсэн үндсэн чиг өөрөөхөд байгаа. Тангар хөрсөн. Яг одоо тангар хөрсөн, томилогдсон газар. Яг энэ хүүтэн ширүүн тий. Чигүүр гүйцэтгэдэг. Тэгээд дэрэндээ тэгээд итгэл өрөмшөлтэй. Одоо шантрахгүй нэцэхгүй тэгээд өөрөө гүйцэтгэж байгаараас бахархалтай л байдаг та. Яг энэ одоо хөрсөн дээр нэ. Тий одоо яг энэ одоо жилийн дөрөв үйл айлч энэ хүүтэн жаврт тэн Монгол улсынхаа хил хязгаарыг тусгаар тогтно хамгаалан зогсож байдаг хүүтэн жаврээсэн халуун байсан ч тэнд зогсч л байдаг их орн хамгаалаад. Тий тэгэхээр тэрнгээр л одоо бахархдаг шүү дээ бас тий. Тэгэхээр үе үеийн одоо тэр хилчин ахмадууд болон энэ хил хязгаараас хамгаалж яваа бүх хилчтэй бол би одоо өнөөдрийнхөө энэ нэвтрүүлгээр Монголын ард түмнээс бахархлыг бас илэрхийлэх нь бас зүйтэй хаа би бас бодож байна. Тэгээд бидний үйл ажиллагаа бол ерөнхийдөө юу шүү дээ. Бусад төрийн чиг үүргийн байгууллагуудын одоо үйл ажиллагаа бол ил байдаг шүү дээ. Бидний бол ерөнхийдөө хил хязгаараар байдаг учраас тухайн одоо ил орчмын орсон суугчд нэг гадрал нөхөөс яц нарийн сайн мэдэхгүй үйл ажиллагаа ерөнхийдөө далд явагддаг. Тиймэрхүү л одоо онцлог албатай хэлээ алба гэдэг. Үнэхээр бахархмаар шүү дээ. Хэдэн жилийн зэрэг алба юм бэ? Би одоо нийт 15 жил ажиллаж байна. 15 жил. 15 жил. Хил хамгаалахын тулд ер нь залуучууд бас хэрэг одоо залуужж байна. Одоо ер нь залуурч байна. Манай Илонголт байгууллагын гэрээлт хилчдийг зөв. Одоо гэрээлт ахлагч нарыг албанд оролцооч сонгон шалгаруулалт хийж аваад. Одоо цэргийн албаасан залуучуудыг сонгон шалгаруулалтаар аваад албанд дадлагжуулаад мэрэгшүүлээ сургалтанд тавьаад. Тэгээ ингээд сүүлийн үед ер нь залуучууд их одоо Илонголт байгууллагыг сонгож орж ирчихлээ. Одоо нөө дөрвөн пулмант гэлээд байж надад өгөө тий. Тий одоо энэ нөө дөрвөлжин сүм гэдэг чинь энэний үүдэн дээр нөө
нөө шивэхт гэдэг дуун дээр гардаг. Ааха. Дөрвөлжин сүмийн үдэн дээр дөрвөн булмат заагаад тэгээд яг тэр дууны чи түүхт газар байна. Энэ тлийг бол яг одоо баруун хяагт гэдэг. Одоо яг бидний энэ баруун хяагт. Энэ доотлын хөндөй бол хяагт бол урсж байна. Ааха. Тэгээд яг бол энэ цаатлын тэр өндөрлөг хэсэг бол одоо баруун хяагт гэдэг нь ерөнхийдөө энэ хяагт голынхаа цаана байсан одоо дээр үед нэг энэ чинь тарилан чатод их байсан шүү дээ. Ааха. Тэгэхээр нэг хяагт голынхаа энэ цааталт байсан хүмүүсийг л энэ хавар байсан хүмүүс бол баруун хяагт гэж нэрлэдэг байсан юм шиг. Энэ хаварын хятад нөдөг энэ тал руугаа ингээд монголчууд нь сууршдаг. Тэгэхээр 2000 цэрэгтэй Монголын 400 цэрэг 4 пороо толж хуваагдаж. Би сая музейг нь ордог. Тий, музейн тайлбарлагч бол сайн. Бас тийм бас түүхэн юу болсон юм байна. Нэг оны ардын хувьсгалыг харуулсан ийм одоо том хэмжээний дэлгэмэл зураг байгаа 1900. Энэ одоо яг тэр үеийн одоо яг зураглалуу тийм. Яг тэр үеийнх нь одоо зураглал одоо яг энэ бодит байдлыг 1921 оны ардын хувьсгалд оролцсон барьцаанууд одоо хэлж өгөж тэгээ өөрөө одоо энэ Дондог гэдэг зураач бол маш их түүхэн баримтуудыг уншиж одоо судалгаан дээр үндэслэж энэ зургийг бол зурсан гэж одоо бичсэн байдаг. За тэгээд 1921 оны ардын хувьсгалын ерөнхийдөө одоо нэг иймэрхүү төрөлтэй болсон юм а гэдгийг л харсан юм а гэдэг. Нөгөө дөрвөн полиматод яг аль за дөрвөн полиматон тэр саадлын тэр дэмж дээр одоо нөгөө дөрвөн маань тэрний одоо үүдэн дээр дөрвөн полимат манад заагдаж исэн. За тэгээд энтлийн Ирэн арс одоо энтлийн модтой уулыг Ирэн арс гэж нэрлэдэг. Ирэн арсны зүгээс одоо марта одоо барьцаанууд маань одоо сайхны хөтлийн тэнд одоо тэр доохон арал дээр сургалтаа хийж агаад наашаа энэ мото уулаараа дамжаад ирээд наашаа одоо тултаанд орсон байдаг. Нэг хэсэг нь энэ одоо улаан бургас гэдэг манай энэ одоо байдаг нэг хэсэг бургастай газрын зүгээс нэг хэсэг нь сэлэнгээс ирдэг замаар ингэж орж ирсэн байгаа. Ингэж орж ирсэн юм байна. Тэндээс нэг орж ирсэн юм байна тий. Ерөнхийдөө бол дөрвөн хороо байсан. Дөрвөн хороо байсан. Скватер жанжин 400 монгол цэргээ дөрвөн хороо болгож хуваасан. Нэг одоо нэг хороо 100 цэрэг байгаа. Тэгээд дөрвөн хороон дарга нь энэ одоо зурган дээр улаан төг барьсан морьтой хүнээр төрслөгдөж зурагдсан. Нэгдүгээр хороо одоо энэ дэвжин тонцгийн хороо. Энэ улаан тогтой. Хоёрдугаар хороо цэрэн дээр хороо. Гуравдугаар хороо хасаатар, дөрөвдүгээр хороо базар садын хороо тэнд ингээд. Энэ дөрвөн хороо. Ерөнхийдөө манай монголчууд яаж одоо бодож сэтгэж исэн бэ гэхээр зэрэг ерөнхийд нь ингээд номон толгуурт харуулаад хойд хил рүү шахах бодлогыг барьчихсан. Тэгээд энэ одоо энэ асж байгаа галч нэг Маймачин хотод энд маань гамын цэргүүд үүрлцсэн байсан. Тэгээд яг түүхэнд бол 10,000 гам ингээд бичээд байдаг. Бодит одоо судалгаа сүүлийн үеийн одоо судалгаа хэшиг докторийн судалгаан дээр бол 2,000 гам бол энэ одоо хягтын Маймачин хотод бол одоо үүрлж исэн байна. Тэгээд 400 монгол цэрэг бол нэрс одоо давуу юм хүчтэй дайсныг бол одоо элдэн хөөж ялсан байна гэдэг судалгаа алгарч. Энэ рүү бас монгол цэргүүд дайрч орсон юм байна. Тий, одоо энэ гамин цэргүүд энэ саарл бөгөн саарл утастай ийшээ эзэж хөөж гаргасан юм байна. Энэ одоо цэргүүдийг хөөж гаргаж байгаа. Тийм байна. Ааха. Тэгээд ерөөсөө дөрвөн хороот байгуулад тэндээс орж ирсэн юм зургаар тий. Ингээд яхад дөрвөн полимат манд яг нэг дор дөрүүлээс юм уу? Ерөнхийдөө л одоо гол цэг рүү энэ нөгөө тэр шатж байгаа хэсгийн тэр олон барьцаанд одоо нөгөө гамингуудын үүрлж байгаа хэсэг рүү гол одоо хүчээрээ дайрч. Тийм дайрч одоо нөгөө энэ цэргүүдээ л одоо хамгаалж нөгөө дүл рүү гол хүч рүү галалж ирсэн, гал нээж ирсэн юм билээ. За тэгээд тухайн үеийн одоо нөгөө одоо харагдж байгаа нь Оросын сүм чинь бас байсан. 1921 он гэдэл байсан байгаа. За тэгээд энэ одоо соврогтой жижигхэн толгой байгаа. Нэг шиг харагдаж байна. Энэ баруун хойд талд ингээ харахаар зэрэг ногоон дээвртэй хөрөн байшин нэлээд тод өнгөөр зурагдсан байна. За энэ байшинг Сүхбаатар жанжин Дамбат дугар гэдэг хүнээс худалдаж аваад ажлын байраа болгож исэн. Одоо манай музей үүдэн тавьж байгаа байшин. Тэгэхээр одоо музей их тод тамруу ингээ харагдана. Тухайн үед одоо ингээд Монголын цэрэг 400 цэрэг юм байна. 400 цэрэг. Эсрэг талд нь хичнээн цэрэг 2,000 гам. 2,000. Асал харьцангуйтай. Тий, харьцангуйтай. Тэгтээ ялсан. Яг нь монголчууд үүрээр одоо тухайн үед 1921 оны 3 сарын 18 гэхэд бол дулаараагүй юм цастай байсан. Монголчууд бол үүр цүрээр энэ гамын цэргийг унтчихад дайрсан. Гэнт дайрсан монголчуудыг хизээч одоо эднэр дайраад ороод ирнэ бидний өмнөөс эднэр одоо зэвсэг бариад босно гэж ой танд нараагүй байхад монголчууд бол эднэрийн бодоогүй бодоод сэтгээгүйг сэтгээд эднэрийг бол одоо ингээд унтчихсан үүр цүрээр хүүтнийг одоо маш их хүүтэн үүрээр одоо үүрийн жавар ямар байдаг вэ эднэр ч өөрсдөө халуун дулаан орны хүмүүс гэл ингээд манай монголчуудын бас нэг ухаан
одоо Монгол ухаан бас энэ тулдаанд Монгол тактик энэ бас байсан. Тулдааныг ялахад маш их тооцоолол маш их ухаан энд явж исэн байдаг. За давчхандаа нэг юм л байна. Энэ зураг ингээ харахад тийм эх орны маш олон тэр баатрууд энэ эх орныхоо төлөө энэ цус аймаа өргөө явуулсан. Зүрлийг одоо ингээ харахад л одоо хүн мэдэгдэж шүү дээ. Тийм. Энэ үлрээс зүгээр нэг юм зохиогоо зурсан зураг биш юм. Тийм. Энэ асар том юм тулаан явуулсан. Энэ зургийг зурсан одоо Эстондог гэдэг зураач. Айгуу гоё зурсан зургуудынхаа талаар ингээд одоо тэмдэглэл хөтэлдэг тийм агуу мундаг хүн байсан юм байлээ. Тэгээд эхнэр нь бас өөрөө зураач Саран Туя гэдэг хүн. Тэгээд энэ зургийг бол 45 хоног зурсан байдаг. Тэр эхнэрт нь одоо тэмдэглэл нь байгаа. Тэгээд өөрөө одоо 3 шаваараа туслуулсан гэж байгаа. Гэхдээ 3 шаваараа энэ зурган дээр нэг ч гүрэн татуулаагүй зөвхөн одоо хоол цайнд явуулах, хоол унд хийлгэх юм уу эсвэл нэг шат мат зөөлгөх ч юм уу гэдэг ойр зургийн ажилдаа туслуулж исэн гэсэн юм бай түүхэн бодит баримт байдаг. Тэгээд би энэ зургийг зурхтаа одоо Сүхбаатар жанжныг олноос онцгой харагдуулахын тулд одоо нэлийн одоо тэр өөрийнхөө зурган дээр анализ хийсэн байдгийг. Тэгээд Сүхбаатар жанжныгаа энэ одоо олон барьцаан олон одоо морьтой хүмүүсээс олноос онцгой зурхыг одоо зурсан. Гэтэл хожимоо ингээд зураг дуусаад харахад Сүхбаатар жанжны маань морин жижигдээд биеийн жоохон томдсон байлаа гэж ütсэн байт юм билээ. Та нар болооч. Би таныг бол одоо нүдтэй хүн гэж дүгнэж штэ энийхөө хооронд бол их ямиг олох одоо чадах нь тийм нүдтэй хүн гэж одоо бодож дүгнэж байна. Энэ мөн хол. Тийм энэ хол одоо мортож дашуур явуулсан. Арай ингээд жанжин малгай өмссөн бусад хүмүүсээс арай өөр малгай те. Жин морин арай жижиг ингээд дурсаад тавьж байгаа. Тэгж дараа нь одоо дурдсан. Тийм дараа нь өөрөө тэр дуртгал дараа бичсэн байсан. Тэмдэглэл дээр. Тэгтэл яг л болж байгаа үйл бүр яг энэ бодит шиг зурсан байна. Тэгээд гамын зэргүүд их муухаас наатай. Зүгээр зүхтаагүй. Одоо эднэр ч ингээд зүхтаагүй. Энэ ингээд тэр зүхтаж юу? Тийм энэ их гал гарч штэ. Энд чинь нөгөө хүнсний агуулгаа, зэвсгийн агуулгаа шатаачаа зүхтаж байгаа гэж байгаа. Зэвсгээ өгөхгүй гэж. Зэвсгээ манаа болчиход өгөхгүй. Хоолоо өгөхгүй. Зэвсгийн агуулгыг хоолныхоо агуулгатай шатаачаад ингээд зүхтаж байгаа. Зэвсэгтэй зэвсэггүй хоолтой хоолгүйгээр ялчиж байгаа учраас тийм. Гамын гуудын хоолой зэвсэг бид нар ч юу хэрэг. Зүхтахтаа хүртэл тийм санаатай. Үе үеийг одоо тэр эх орноо хамгаалж явсан тэр цагаан өвгдүүд энэ хөрсөнд би энэ байхгүй сүнсэн тэнгэртэй байж байдаг те. Бид хизээч мартаж болохгүй. Хүн болгон сах эх орж байгаас л би бодож явдаг. Ялангуяа энэ хил хязгаараа хамгаалж яваа. Одоо энэ хил хамгаалж яваа те. Одоо энэ эх орныхоо тусгаар тохныхоо төлөө эр хүүтэн жавар өнөөдөр одоо бараг 42 градусын хүүтэн байна. Энэ жил их хүүтэрж байна. Халуунд хаалж хүүтэн жаврыг зогсдог. Ахмад хэлчтэй болон залуу хэлчтэй та бүгдээс үнэхээр талархаж байна. Энэ дээрээ сайхан айд савна гэдэг үр сайхан багандаас нэг сайхан айд авчаад бас хөлөх гэж бас зорж ирлээ бас. За тийм багандаас. Энэ хэдмээр баг нэ? Энэ хэлийн 652 дугаар тэмдэг. Ааха. Энэ одоо ингээд энэ Орос. Одоо ингээд ерөөсөө Оросын. Энэ торны одоо энэ тий. Энэ яг энэ баг нь байгаа шүү дээ. Энэ багны энэ тийшээ Орос, ийшээ Монголын. Зөв. Хэлчин хүн байх юм бас бахархал юмэр барах тийм. Бахархал гэж би одоо удам дамжсан. За хэлчин тэгээд. Аавынхаа одоо ажлын ажлыг. Өглөөд явж аваад хүргэлтүүлээд та. Эх орноо л хамгаалж явдгаараа том бахархал байдаг багт тий. Ингээд эндээс ноцох уу тий. За. Монгол улсын юм хил хязгаар Батар шиг хилийнхэн алтан багна эцсээр хүргэе. Төр улсын мөн өгөхөд орш хил хязгаар Батар шиг Орос Монголын бас хамтын одоо найрамдал сайхан мөнхөд байгаасаа л гэж сайхан ирүүлж байна. Танаа хэлчин байна. Тий хэлчин. Тэгэл одоо аавынхаа югда өргөжлүүлээл. Тий одоо өргөжлүүл. Аавынхаа зорьсон дутууг үцээх гээд өөрийнхөө зорилгыг бас биелүүлэх гээд. Эх орноо сайхан хамгаалах. Тэр л одоо хамгийн бахархалтай. Хэлчүүнээ бахархал тий. За баярлалаа. За. Дахин уулзах сайхан өрөөд тавь. Баярлалаа. Монгол улсынхаа сайхан баган сайхан аж савлаа. Одоо тэгэл
цаашаа 4 жил Монголд тойрох одоо бодлого байна да. За.